Айгу хойчтой дулаахан болсон хүмүүсийг ирээд хайсан манай найзууд энэ зөндөө олон монголчууд энэ ажилласан. Нэрийн дурдуулаад өчнөөр хэдэн зуугаар ажилласан багтаад. За ингээд дэшээ бүгд дэшээ анзаарч байгаа бол 100 гартлаа зөксгөөсөн. Гүйц төрүүлж байгаанууд нь дандаа 10 гартлаа зөксөн байна. Манай гэрээс чинь хотын төвчийн ихэд нэг 18-аас 20 км-ийн зайд байдаг. Биш ээ. Ээж нь хаана иждэг вэ да? Тэр л дээ. Энэ бол ихэд яг хотын төв рүү аваад штэ. Яг ард бол одоо Сидней хотод шинээр баригдсан 2 сая төгрөгөөр баригдсан шинэ Crown гэх казино байна. Яг нийтийн тээвэр хүрээд иж байгаа юм да. Энэ юусаа айгүй амархан. Өвс light rail гэдэг. За эхлээ хүмүүсээ буухыг одоо ингээд микрон цун одоо манай хүн яг ажиллаад хараад яаж хүүхдээ очиж авдаг те яг өнөөдөр амралтын өдөр болох хүмүүс жоохон багтай ажлын өдөр бол хүн ихтэй байдаг. Тэгээ одоо хэдүүлээ метрологоо явцгаая. Энэ дуу байна те бакадлаг бас байж энэ ингээд. За юу юм шилээ. Одоо тэгээ метро сайн байцгаана уу. За ингээд Сидней хотод маань ингээд бараг бүтэн сар үргэлжсэн. Бараг бүтэн сар үргэлжсэн бороо ингээд зогслоо. Тэгээд бид гуравын удаад Сиднейас ороод байгаа. Тийм болохоор бас нийтийн тээвэр Сиднейг хэрхэн хөгжсөн байдаг. Хэрхэн айгүй амар байдлаар одоо бид гэрээсээ Сити рүү явах боломжтой гэдгийг харуулхаа шийдлээ. Дан нийтийн тээвэр манай гэрээс бол нэг 25 минут машинаар яваад очиж байна. Гэхдээ нийтийн тээвэр бас яг адилхан хугацаанд очиж. Гэхдээ одоо бид нэр ихлээр автобусанд суугаад ферри рүү явж байна. Ферриндээ суугаад Сити ороод тэгээд тэрийг баг 4-5 шиг өөр одоо нийтийн тээврийн үйлчлэгийг үзүүлэхээр шийдлээ. За тэгээд бас явахтай. Одоо тэгээд ферригээс хана тийм. Happy Ferry суугаа үзтээ тийм. Окей. За тэгээд ферриндээ орсон. Таашаа. За ингээд автобусаасаа буугаад ийшээ бас нэг 3 минут алхаад бидний нөр ферриний бодлоо тэнцээс очиод ферри маань усан онгоц гэсэн үг шүү дээ. Усан тээврээрээ дамжаад Сидней хотын төв рүү яцгаанаа агууллаа. За гэж феррийн стейшн дэвгүүд ирлээ. Тэгээд мэдээж одоо бид хаашаа явах гэж байгаа Circular Quay бол одоо шууд Opera House руу усан онгоцоор явчихна. Гэрээсээ болох автобусаар нааш ирээ. За $2.30 төлж байгаа юм. Тэрэндээ болох банкныхаа картыг чиглэж болно. Мөн одоо Opel гэдэг энэ ч бүх юмд хэрэглэдэг ганцхан карт одоо та бүхэн тэрийг цэмнэлээд үзүүлчих бүр айгүй амар болгочдөг. Тэгээ одоо яг гэрээсээ гарахтаа цагаа гарч байгаа л гар чинь бүх юм яг цагтаа явж идэг. Заримдаа яг нэг delay болдог. Тэр нь бол нэг цөөхөн хэд минут байдаг. Тэр нь тийм удаан биш. Одоо хэд сая хаасан 13 минут те. Одоо хэдүүлээ энэ ч арай их төрсэн болохоор карта зэнэглээд тэгээ цааш явах. Манай гэр бүлийнх одоо бодон ингээд 10 жил болчлоо гэхэд ерөөсөө нэг машинтай. Тэгээд би бол машинаараа нааш чишээ ажилдаа яваад энэ гадуур хажлаа хэмжүүлдэг. Манай эхнэр хүүхдүүд болохоор ерөнхийдөө нийтийн тээврийг арай илүүд үздэг. Мөн бас тэрийг маш их хэрэглэдэг. Хүүхдүүд болохоор 10 жилийн хүүхдүүд одоо high school те. Бид нар болохоор яг хүүхдийн карта болохоор нийтийн тээврээр өнгөө зорч байдаг. Манай эхнэр болохоор машинаас арай илүү нийтийн тээвэр гэж үздэг. Жийсэн ашигладаг. Тэгээ хотын төвд бас ажил хийдэг. Тэгээ маш үнэтэй кар парк нүүддэг. За тэр яг ингээд энэ бол Opel карт байна. Одоо энэ Opel карт энэ машин дээр шууд цэнгэлсэн. За ерөөсөө амарх ямар ч бэлэн мөнгөний хэрэг байхгүй. За миний үлдэгдэл юу болж харъя. За яг 7 цент үлдсэн байна. За 27 цэнгэлчээ тий. Ягаад тэгэхээр надад болохоор нэг тийм юу авах шаардлага байхгүй. Яадаг шаардлага байхгүй. За дахиад нэг үзтээ. За ингээд ердөө амархан. Ингээд цэнгэлж байгаа. Ерөнхийдөө 1 минут болж байгаа шиг байна. За ингээд ресиптээ авах уу гэж авчи те. За ингээд болцоо. Ингээ болоо. Ресипт. Одоо шууд ийшээ. Картон шууд авчихъя. Энэ гэхдээ нөгөө заавал бас нэг сонирхолтой хүн мөн ингээд цагдаа магдаа ингээ хянаад идэх. Гэхдээ хяналтууд бас заримдаа байх үе байдаг. За ингээ болоо. Уншуулаад that's it. Хийж явъя. Ингээ бэлэн. Орохдоо уншуулна, гарахтаа уншуулна. Тэ? Миний охин ингээ явж байгаа. Аваа тийм бэхэр ингээд оод хүнэж явдаг гэсэн. Тэгээ ийшээ ингээд оод хүнээ тэрээр явдаг те. Anga бэлэн боллоо та явахад.
За ингээд 5 төлөөс 5 10 ч гэжтэй тэгээд хүлээсэн фери маань хүрээд ирлээ. Одоо энэ чэнэсээ тэгээд шууд операц явна да. Ойролцоогоор нэг 20 минут явах уу гэж бодож байна. 20 минут яваад одоо хотын төв. Манай гэрээс чинь хотын төв чинь ихэд нэг 18-аас 19 18-аас 20 км-ийн зайд байдаг. За дэше гарцгаа. Нэг огтойхоо сонголтоо дээр суулаа. Доор суух боломж байсан боловч. Том босс дээр суугээд дээр суугаалаа да. Дарах байгаа салхитай гайгүй. Яг нэг зүгээр. За окей. Бид гурав явсаар байгаа одоо ингэ Сидней хотынхаа төв рүү ороод ирсэн тийм. Тэр улаан байх улаан юу гэх юм бэ? Тухтай гэх юм уу? Тэр барилгаар манай хуучин ажилладаг байсан офис бай. Биш ээ. Ээж нь хаана ажилладаг байлаа? Тэр л дээ. Аа. Энэ бол ихэд яг хотын төв рүү ороод ирсэн. Яг ард бол одоо Сидней хотод шинээр баригдсан 2 сая төгрөгөөр баригдсан шинэ Crown гэх казино байна. Тоогоогоо хоолны газартай. За ингээд сүүлийн next stop хотын төв рүү хүрээд ирлээ да. Яг опера хаус хайж байна. Энэ төвдөдөг далайд сэлж болдог гэсэн яг тэнд байдаг. Яг тийч том чулуунуудтай хэсэг бол энэ яг хотын төвөөс ингээд хамгийн ойрхон шууд далай руу орж одоо сэлдэг газар байдаг. Хүмүүс бас сэлж явах шиг нь одоо яг хавар болж байгаа болохоор аюу их гадуур явж байна, салхилж байна. Ер нь бол гэр бүлийн цаг л да. Залуучууд бас аюу итгэвтэй гүүн дугуйн усан сэлэнтэй жим гэж маш актив байгаад байгаа да. За жишээ нь одоо тэндийг хүүхэн гүйж байна. Далай ирэг дээр те. Энэ ч яг энэ л дандаа буудлууд байгаа бас буудлууд, ресторанууд. За ингээ хэрвээ ингээ цаашаа явах бол одоо манай монголоор гүүрний цаана зайсан гэсэн. Зайсан нөө. Одоо бид энэ гүүрэн доогоороо гарах гэж байна. Энэ Harbour Bridge энэ дээр тэгээд энэ гүүрэн дээгүүр бид хоёр ч за хэдэн жилийн өмнөөдөө сандгүй ямар ч юм дээгүүр ингээ алхаж ирсэн бас тур байдаг. Энэ айгүй гоё. Тэгээ энэ тур дээр бол явахаар бас айгүй болон гоё түүхтэй хэдэн он баригдсан те. Хэдэн жил барьсан гэх мэт маш олон гоё түүхтэй. Тэгээ энэ байнга засвар явж байдаг болохоор гоё юм билээ сонирхолтой. Энэ дээгүүрээс алхаж үзэх. Хэрэгтэй. Тэр цаана болохоор хүүхдийн парк харагдж байна. Гүүрний цаана те. Энэ бриж үнээр гоё. Тэр яа энэ бриж яа. Энэ яг энэ брижний дээгүүр ахаа. Яг тэр туган дээр очиж байгаа буцт юм байлаа. Дээр нь гаргаж чаад. Тэр хүмүүс гараа гэж нараа. Хүмүүс төөрийг алхаа гэж нараа. Тэ. За ингээд маш хурдан амархан ингээд төгжил байхгүй тэ гоё амраад вид ингээд enjoy яваад опера хаустай хүрээд ирлээ. Минийх айскрим авч идэх бөгөөд. Опера хаус дээр юм шиг аа. Би тэр боцтой суумээ. Тэмээ. Яжиг төсөөр сохоо. Яг сохи. Брэслет. Брэслет богино төлөөс. Энд чи бас чи найзтай хайжс. Чокэмээ нэгтэйгээ чижээда. Тэ. Стэр хүрээд ирлээ. Өнөөдөр цагаар сайхан байгаа болохоор хүн ихтэй байна. Гоё энэ да. Цаашаа парк бас байгаа. Тэгээд хэдүүлээ паркаар алхнаа. Гэрмшил. Хаа. За айскрим эзэмшил. Дараа нь хайждаг. За айскрим иш явж байгаа хоо. Аач багтаа газар чамтай. Тэр can I have a 1 scoop chocolate? Yeah, 1 scoop chocolate. Get a cup of Cap please. Yeah. And
окей. There you are. Өдрийн хоолой энэ чи гэсэн бид дуур бүтлгүүцсэн. Эч айгүй хойчтой байна. Дулаахан болчихсон хүмүүс ирээд амар хойчтой байна. Баг 40 минут хүлээн гэж. Тэгэхээр баг эцнээс яваад хэдүүлээ чи дандаа нийтийн твээр явах гэж байгаа. Ийшээ жоохон ойрхон очиж байгаа. Тэнчнээсээ жоохон юм олж итгэхээр боллоо. За өдөхөө. Дараагийн амир явахгүй болохгүй дээ. За өдлөө. За. So cute. Taking my hair. За ингээд нөгөө л нэг Apple картаа ингээд ганц картаар л яваад байгаа юм л да. Уншуулаад болоо. Ингээд дараагийн нийтийн тээвэр хүрээд ирж байгаа юм да. Энэ юу ч айгүй амархан. Өвс light trail гэдэг. За эхлээ хүмүүсөө буухыг. Like Trader Joe's is home brand, but a lot of it's actually white Ингээд орос очиж байгаа юм да. За энэ Apple Card хөөхөн бас заримдаа нөгөө чи олон улсын хотлохоор нөгөө шалгалт орж ирдэг. Шалгалт нь бараг 150-250 доллар 95 шулт орчвол баригдах нь торгодог байгаа. Гэхдээ бас ингээд заримдаа яхаа санаанд дүүгээр ингээд яараа ч юм уу ингээд гарахтаа уншуулхаа мартсан байл бас танаас илүү ингээд авчдаг байгаа шүү. Тэгэхээр энэ орц суухтаа болон буухтаа тэрийг юус битгий мартаарай тий. Тэгж явж байгаа хэрэгтэй шнэ. Хүн хүний хариуцлага асуудал. Оо. Яа. Шиамда. Оо, юугаа уншуулж штэ тий. Өнч уншуулж. Чаав уншуулж маа. Оо, 31 цент. 31 центээр явсан биш. За яах вэ? Ингээд лайт трейлийнхээ замаар алхаа явдаг болдог байгаа. Мэдээж ирээгүй багтана шүү дээ, тий? Газ гараар мөхөө. Заашлээ. Танаас Макдоналдс хаашаа явдаг лээ? Тийшээ болоо. Аав нэг юм асуу. Яхан тренер явах гоё гэдэг дуртай байдаг. Аха. Each day over goyede. Every day after your mochede. Машинаар явах мохойд. Аха. Оо, тренер явах дуртай юм тий? Гоё хөгжилтэй байдаг. Хөгжилтэй байдаг, фаны байдаг. За, одоо энэ юу одоо нэг Apple гэдэг карт тренер. Одоо энэ маань бүх одоо нийтийн тавьд үйлчилж байгаа шүү дээ. Тэгээд энэ маань өдөрт явах лимиттэй. Тэгээд тэр лимитээ хүрэх юм бол бас цаашаа их нэг явалтууд өнгөө болоод хэлчихдэг. Тэнгүүтээ ерөнхийдөө ойролцоо 7 хоногт энэ авто хамгийн ашиглаа гэж бодлоо гэж дунджаар ерөнхийдөө $50 7 хоногт нийтдээ зарцуулдаг. Тэгэхээр яг өдөрийн дундаж авч байгаа цалин 7 хоногийн авч байгаа цалин өдөрт ч гайгүй доордог. Одоо ингээд метронд сууна. Одоо манай хүн яг ажиллаа тараад яаж хүүхдээ очиж авдаг те. Яг өнөөдөр амралтын өдөр болох хүмүүс жоохон багтаа. Ажлын өдөр бол хүн ихтэй байдаг. Тэгээ одоо хэдүүлээ метрологоо явцгаая. Оо энэ дуу байна те бакадлаг бас байж энэ ингээд. За яв юм шилээ. Одоо тэгээ метро. За энэ ч ингээд одоо нэг холбоцсон юм түнэл байгаа байхгүй. Ийшээ болохоор чигээрээ болохоор яваад тренер явах одоо нэг шар лайнер гэсэн үг. Одоо ийшээ эсрэг талгаа болохоор метрол одоо доошоо буугаад одоо түнэл мэлээр бас явна гэсэн үг. Тэр нь болохоор одоо жил гарны өмнө баг 2 жилийн өмнө юм уу? Ашиглалтанд орсон ингээд. Тэнгүүтээ шинэ хуучин хоёроо ингээд холбоод аюу гой түнэл тавиад бүр илүү хялбар ингээд амархан ингээд хурдан зорчгоор болоод шийдвэрлчихжээ ингээд. Гоё шүү. За энэ чинь нэг жоохон амарч чад. Одоо буцаад метро руу гарах нэ. Метро. За ишээ. Санаагаа төлөв уншуулаад яваад байгаа л да. Энэ доошоо 30-40 м баг хугацсан байх шүү. Тэгээд
Чи 4 минут тутамд манайх бол баг бүх л газар руу лайн руу юу нь явж байгаа бах. Хайж нэмишка. Гоо. Яах За ингээд зүүн гартлаа дандаа зогсож явдаг. Одоо баруун гартлаа гүйцэтгэрүүл хүмүүсний явдаг. Тэгэхээр чөлөөлж явдаг. Яг нэг машин замын хөдөлгөөнтэй л ялгаагүй л дээ. Энэ л амралтын өдөр болохоор жоохон засвар масвартай байдаг болохоор яг 10 минут тутам нэг явж байгаа юм одоо. Метро маань. Тэгээ энэ метроны маань онцлог бас жолоочгүй бүх юм тэг компьютераар ингээд зохицуулагдсан тийм гоё байгаа. Одоо бид 10 минут нэг хүмүүс бас айгүй хурд их болчих шүү. Амралтын өдөр ч гэсэн. Тэгээд бетонд суугаад одоо гэрийн зүг явж байна да. Метро. Асууж чамаа. Хаа бид гуравч одоо Central Station ороод Central Station-аас дамжаад манай гэрлөө болохоор трейн явдаг байгаа. Тэгээд тэнцэнээс шууд нөгөө шугамаас болоод трейн цугаа тэгээ шууд гэлэг байх. Central Чинчэнээс нэг цог хэдэн бол байгаа шүү. Нэг удахгүй 4-5 минут болох л баг тэгэл очиж олж. Oh my god, so bad. Тийс манай найзууд энэ зөндөө олон монголчууд энэ чинь ажилласан. Нэрийн дурдуулаад өчнөөр хэдэн 100 гараа ажилласан байхад манай. Тэдэш оо баярлалаа мөн. This thing over here. За ингээд дэше бүгд дэше анзаарч байгаа бол 100 гартлаа зогсгоосон. Гүйц төрүүлж байгаанууд нь дандаа 10 гартлаа зогсон байна. Манай охины явж байгаа л. Цаач гайг байгаа. Бацаа. Бака. Утсан дээрээс харъя гэж энэ чэнээс шууд харчигээ хүрээд ирлээ ойрхон байсан болохоор. За платформ хэдээс байна хэдэлээ. Stratfield үл явах юм шиг байна хэдэлээ. Платформ 9-ээс 16 минут юм те. Оо, платформ 18-дээс 6 минут гэж. За 18-д явцгаая. Хамгийн ойрхон. За яв юм шил аавха. Ядарсан уу? Ай, тансагсан. За, яцгаа. 18. Яа. Таага Two Station дээрээс гэлэг байх гэдэг чижээ. Одоо бид ч анхаа 14 онд ирж байхад бол одоо train гэж байсан бол одоо тэрнээс хойш 11 жилдээ ингээд light train тэгээ одоо ингээд metro гэдэг ингээд нэмэгдээд нийтийн тээвэр бол ингээд 10 жилийн дотор хэд 2 шин юм нэмээд аваад гэсэн хөгжиж шин. Маш хурдтай хөгжиж шин. Тэгээ тэр мэдээж бүх лайнуудтайгаа холбогдоод аюу гоё юм явахд амар илүү л хурдан тийм юу болж байна да. Амар болж байна. Одоо хайраа да. Бидний биш байна. Ихтэй бас ингээд трен, метронууд маань ингээд засвартай байдаг. Амралтын өдөр, ажлын өдрөө засдаг, амралтын өдрөө засчдаг. Тэгэнгүүт яг хав трен юм уу метро зогссон ч гэсэн ингээд бааснууд нөгөө нэмэлтээр гараад шүү. Одоо хэдүүлээ баасан суугаад шууд гэлэг хайчин гэсэн үг. Тэгэхээр одоо хэдүүлээ ямар ч тийм зогсол байх баасандаа суулч идэ харъя те. За ингээд лифттэй нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг болон одоо бид 2 метр одоо унтаж одоо нэлхнаа дөгдөд хүмүүс зориулсан юм байна. Айлцал бүх юмыг айгу бие дамраад хийж юм л да. Ингээд баахан амралтын өдрөөр ингээд Австрали улсын Сидней хотын одоо нийтийн тээврийг үзүүлэх явсаар манай хүүхдээс ядарсан байдаг юм аа. Ингээд finally гэртээ ирлээ.
Яг бол амралтын өдөр болохоор нөгөө бүх замуудаа засахын засаад янзлахын янзлж байгаа болохоор бас заримдаа ингэж дамжих зүйл байдаг. Гэтэ яг уу явсан тэгэл буцаал хүрээдэг лээ. Бүхий л одоо нийтийн тээврээр нь явлаа тэгээд одоо орж хүүхд мөхтө амраа да. За тэгээ баяртай.